24-р ихтгэл бид хэд яг бас чуулган дээр ч сонссон одоо энэ гарч байгаа зөвлөмжийг өшөө сайн яаж сайжруулах вэ гэдэг дээр л байнгын хороод дээр дахиж сонсож байгаа. Ер нь их зөөлөн л одоо саналууд өгсөн байгаа даа. Миний бодлоор бол яг одоо энэ бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа бага насны ялангуяа одоо бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, тэдэнд хяналт тавих гэхээсээ илүүтэй хариуцлагын тогтолцоог нь чангалчмаар байгаа байхгүй. Би бас нөгөө тариа тарьдаг байя гэл бас нилээд тэгж хэлсэн сошиал дээр ч гэсэн ил маань нилээд явагдсан. Тэгэд энэ одоо ямар тариа вэ гэхээр дур хүслийн бууруулдаг, бэлгийн одоо юу гэдгийг нөгөө бэлэг эрхтний ажиллагаагүй болгодог гэдэг юм уу, тэр нөгөө даран одоо тэр дур хүслийн дарангуйлдаг л тим тариа. Тэгээ олон улсад яг энийг одоо хэрэгэлдэг. Яг сошиал дээр бол хүмүүс цаазаар авах хэрэгтэй л гэдгийг. Тэгээд Монгол бас цаазаар авахгүй ч гэсэн тухайн хүмүүст бас нэг сэртэсхийн юм одоо бас нэг хариуцлага хүлээлгэж байвал уг нь их зүгээр. 0-6 насны 5 жилийн хугацаанд 350 хүүхэд, жилд 60-аас 80 хүүхэд, одоо 0-6 насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч гэсэн үндслээр одоо үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. За яг 14 орчим 14, 13, 12 настай хүүхдүүдийг бол таад эндээ бас нэг талын бичсэн байгаа асуудал нь бэлгийн бойжилт эрт явагдаж байгаа холбоотой хүүхдүүд хоорондоо үерхэд бэлгийн харьцаанд орох асуудал бас байна гэдгийг хэлж байгаа юм. За энэ бол бас одоо ингээд хүүхдүүдийг хараад байхад хоорондоо 13-тай, 14-тэй, за 12 настай хүртэл одоо хүүхдүүдийн одоо гаднаас харахад одоо 12 настай хүүхэд гэж харагдахааргүй хүртэл одоо эрт бойжилт нь явж байгаа хүүхдүүд ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр хүүхдүүд хоорондоо үерхэд одоо бэлгийн харьцаанд орж байгаа бол эрэгтэй хүүхдийн шууд хорж байгаа асуудал нь бол өөрөө тухайн эрэгтэй хүүхдийн эрхийг бас ноцтой зөрчиж байгаа асуудал мөн учраас ядаж энэ агуулгаар нь ууг нь бол бас хардаг байх өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хоригдож байгаа 17 хүүхэд бол магадгүй хоорондоо үерхэд одоо ийм асуудалд орсон хүүхдүүд байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр энийг бас нөгөө талдаа эсрэг талаар нэгж харахгүй бол болохгүй хүүхдүүдийн асуудлыг хоорондын асуудал нь. Гэтэл яг тухайн одоо насанд хүрсэн хүн бүр 0-6 насны хүүхдийг хүчирхийлж байгаа асуудлыг бид нар зүгээр яриад өнгөрөх нь үнэхэрийн маш буруу байгаа юм. Тэгээ хамгийн гол нь энэ ойр тойрны хүрээндээ одоо хамаатан садны хүрээнд, танилын хүрээнд үлдэгдэж байгаа учраас нэрээ хичээгээд эцэг их нь энэ асуудлыг нуун дарагдуулах явдал байна. Яах? За, хонон гişүн хариулж. Тэгэхээр ариун зай гишүүнтэй санал нэг байгаа. Бид нэр арга хэмжээ авах хэрэгтэй. Ялангуяа 3 асуудлыг хөндлөө. За нэг нь бол энэ химийн аргаар тайган болгох ийм практик. Олон улсад энэ аргыг бол хэрэгэлдэг. Бэлгийн даавар буюу одоо бэлгийн дур хүслийг үүсгэдэг тестостероны хэмжээг бол багасгадаг ийм одоо тарилга бол ашигладаг. За Азад бол өмнөд Солонгос улс бол 2011 оноос хойш энэ аргыг хэрэгжилж байгаа. За Америкийн нэгдсэн улсад бол 1996 оноос бол нэвтрүүлээд хэрэгэлдэг ийм одоо практик байгаа. За энэ чиглэлээр бол хийгдсэн судалгаа бол одоогор бол байхгүй. Тэгэхээр бидний энэ санал болгоод байгаа энэ ажилд бол энэ бүр наривчилсан дэлгэрэнгүй судалгааг бид нар ер нь хийх ёстой. Тэгэхээр ямар ч л байсан бид нар энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой энэ салбар бүхнээс хүмүүсийг төлөөллийг оролцуулаад энийг бид бүхэлдэн цогцоор нь авч үзэж судалж маш нарийн судлах ийм шаардлага байдаг. Тэгэхээр энэ санал дотор бол яг энэ тарилгатай холбоотой өөрөөр хэлбэл химийн аргаар замдан болгох энэ ажлыг бол бид нэр судлаад бас гаргаж ирэх ийм боломжтой байгаад. Тэгээ энийг бас хийх нь зөв гэж харж байна. За бага насны хүүхдүүд одоо 0-6 насны хүүхэд одоо бэлгийн хүчирхийлэл хохирогч болсон үндслээр өсөлт хамрааж үнэхээр харамсмаар байгаа юм. Энийг бид нэр
шалтгаан өгслийг нь мөн ялгаа байхгүй бүр наривчил судлах бас хэрэгцээ шаардлага байна. Үндсэндээ бол бидний харж байгаагаар шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлэгт үзэгт хамрагдж байгаа хүүхэд бүрийн цаана гэмт хэрэг байх боломжтой гэж харж байна. Зөвхөн бүртгэж байгаа л тийм баг байгаа учраас. За хүүхдүүд хоорондоо үерхэд гэмт хэрэгтэн болж байгаа явдал бол бас анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Энэ нь бол эрүүгийн хуулийн зүйл ангийг бид нэр энэ зүйл ангийн шинжийг бид дахин тодорхойлох хэрэгцээ шаардлага байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр 14 наснаас доош байгаа хүүхдэд бэлгийн харьцаанд орсон бол хэн бугаанч автоматар гэмт хэрэгтэн болж байгаа асуудал. Бэлгийн боожлт эрт эхэлж байна. За Хүний эрхийн үндэсний комисс болон энэ холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар бол 12 наснаас үндсэндээ бол энэ бэлгийн харилцаа гэж юу болохыг хүүхдүүд мэддэг болцсон байна. Физиологийн хувьд ч гэсэндээ өсөглөн болцсон байна. Өөрөөр хэлбэл 12 настай ч гэсэндээ одоо нас биед бас хүрсэн одоо өндөр те бие бэлтрийн хувьд бол ийм одоо гадна төрхийн хувьд бол ийм насан турш өмнөөс ялгахтааргүй ийм хэмжээнд очсон. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинжийг бид нэр дахин тодорхойлж энийг бид нэр эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол энэ өөрчлөгдөхгүй. Энэ асуудлыг бол яг практик дээр ажилладаг өмгөөлөгч нар хамгийн ихээр ярьж сэтгэл санаа нь зовж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар одоо сургууль төмөрчлийн тусгай байгууллагын одоо тэнд ажилладаг удирдах албан тушаалтнууд бас энийг ярьж байна. Хоорондоо үерхэд гэмт хэрэгтэн болж байгаа нэг нь. Тэгэхээр энэ бид нэр энэ гэмт хэргийн зүйлчлэлийн мөн одоо шинжийг бид нэр дахин харж энэ дээр өөрчлөлт хийхгүй болвол хүүхдүүд мөн одоо зүгээр үерхэд хайр дурлалын үндсэн дээр одоо бэлгийн харьцаанд ороод болснороо одоо гэмт хэрэгтэн болох ийм одоо. За харин заяа гүшин тодруулъя. Харин чинь хүүхдүүдийн бас энэ бэлгийн боожлт их эрт эхэлж байгаа 9 настай хүүхэд одоо охин хүүхэд бол сарын тэмдэг нь ирчиж байгаа гэдэг ч юм уу одоо нөгөө орчин цагийн хүүхэд бол өөрөө бас яг энэ бэлгийн боожлт талаас нь бол их эрт эхэлж байгаа. Гэтэ бас хүмүүс энийг битгий буруу ойлгочоосаа гэж би хүсэж байгаа. Яг тэгэхээр нөгөө Нямбатар одоо дараагийн 14 нас гэдгийг л одоо оруулж байхад хичнээн одоо маш их одоо ийм маргаан үссэн шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ агуулга талаас нь хүүхдүүд хоорондоо үерхэж байгаа бол яах вэ гэдгийг бас нэг одоо харахгүй бол энэ нөгөө талдаа бас эрэгтэй хүүхдүүд нь бас хохироод байна. Хүүхдүүд бас мэдхгүйгээсээ болоод энэ одоо юу гэдэг энэ харилцаанд орчоод байна гэдэг асуудал. Хоёр дахь нь цахимтай холбоотойгоор энэ хардаа 2023 онд Иргэн Facebook-ийн хурамч аккаунт үүсгээд өсвөр насны 84 охинтой танилцсан харилцаа тогтоогоод тухайн охтыг ятгах, сүрдүүлэх зэрэгээр зургийг аваад тэгээд олон нийтэд түгээн шүү гэж сүрдүүлээд бэлгийн харьцаанд орсон гэж байгаа юм. Цахим харилцааг яах вэ? За хариулъя. 5 номер. За Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагуудын судалгаагаар бол энэ цахим орчинд хүчирхэл дүртэх явдал түгээмэл байгаад. Бүр 6 дугаар ангиас ахуулаад хүүхдүүд маань энэ цахим хүчирхэлд өртөж байна. Зарим нь бүр ноцтой хэлбэр буюу энэ цахим хүчирхэлээ улбаатаагаар бэлгийн хүчирхэлийг хохирогч болж байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Энэ дээр бид нөгөө зохистой хэрэглэл бий болох. Одоо хүүхдүүдийн цахим орчин дах одоо энэ цахим орчныг ашиглах энийг бол бид бас шууд одоо хатуу хязгаарлах энэ бол одоо боломжгүй зүйл. Тийм учраас бид энэ дээр бол зохистой хэрэглээг таниулах, сурчлах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадвар суулгах, мэдлэгжүүлэх ийм болвол хэрэгцээ шаа. За дор завдын инхтвэ